Сайн бацгаана залуучдаа IT гэгдэж байна. Өнөөдөр бид e-спорт тоглоомнууд дээр 300 400 түүнээс дээш FPS гаргаж чадах комп хөсөрцгаая. Яг CS2 Dota 2-ыг тусад нь ангиллахгүй бол болохгүй. Ягаад гэвэл Dota нь өөрөө 240 FPS дээр очиод толдог тийм үү. Тэгэхээр барагцаагаар жишээлбэл 14 400F юм уу 9600X дээр бол 200 FPS болон түүнээс дээш гаргадаг. Харин Counter-ийн хувьд гэх юм бол өөрөө дээшгээ 600 700 FPS гаргах чадaltaй. Гэвч мэдээж CPU картаараа хязгаарлагдж байгаа. Counter-ийн хувьд гэх юм бол 9700X маань 9600X-ээс барагцаагаар 50-100 FPS-ийн зураг гаргаж чадна. Гэхдээ карт нь өөрөө ямар картаас хамаарат энэ зураг гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр та арай бажет тал руугаа бол 9600X юм уу 14400F 12700F-тэй байг гэвэл барагцаагаар 4 саяын комп 4060-тай 4060 Ti хавцаатай өгсөрнө гэсэн үг. Та 5070 700X-тэй комп өгсөрхөл барагцаагаар 5 сая төгрөг болно гэсэн үг. Юуны өмнө ягаад энэ график картны видеодуудыг хийж байгаагаа тайлбарлая. Картнууд маань өөрсдөө 2 жилд нэг удаа гардаг. Тэгэхээр бид нэр яг одоогоор байгаа бүх картнуудын ревюг оруулах юм бол дараагийн жил 2 жилдээ болвол энэ карт нэмэрхүү юм байна. Энтэй өрсөлдөөц карт нь тэр юм байна гэд өөрсдөө мэдхэд ч зөв мөн хүмүүст тайлбарлахж зөв болж байгаа. Тэгэхээр картны яг санал болгоё гэх юм бол зөвхөн тоглоомн дээр би яг одоогоор л 9070XD буюу AMD-ийн карт санал болгоно. Харин та хослуулж видео рендер юм уу тоглоом DLSS асааж тоглохоор болвол 5070 Ti-г санал болгоно. 5080-ийн хувьд арай бага зэргийн үнэтэй байгаад байна. 5070 нь чадлаараа арай дутууж яг нөгөө DLSS байгаа тийм үү. Тэгэхээр давхар танд VRAM нь хэрэгтэй болж магадгүй 5070 Ti-ийн тэр талаас нь шанал болгож байгаа. Өнөөдрийн билд маань болохоор 5070 ягаад оролцуулж байна гэхээр энэ өөрөө 9600X 9700X-тэй FPS-ийн хувьд e-sport дээр 400 500 FPS батны гаргаж чадах би аль хэдийн тестинг хийсэн учраас мэдж байгаа учраас энэ комыг өсөрч байна гэсэн. Яг одоогор бол World of Warcraft Retail буюу War Within-ийг тоглож байна. Нөгөө тоглоом гэх юм бол найзуудтайгаа бол Counter-Strike 2 хэмээрээ тоглож байгаа. Санал болгох тоглоомны хувьд гэвэл Slay the Spire байж болж байна. Нэлээд хөөрхөн минималист тоглоом. Өөр тоглоом гэх юм бол Cyberpunk-ийг хямдралтай байхад наваа тоглолчвол ерөнхийдөө бол алцахгүй. Тоглоомын хувьд бол өөрөө сонирхолтой сэдвтэй тоглоом. NVIDIA-гийн хамгийн том давуу тал бол өөрөө Discrete GPU буюу картны зах зээлийн 90%-ийг эзэлтгэхээр нэг давуу талтай. Тэрийг одоо ашиглаад үнэ нэмэх боломжтой. Мөн NVIDIA бас нэг юм дамгаалж байгаа нь гэхээр програмн дээр тулж ажилладаг. Мөн хамтрагчдтайгаа нэлээд тулж ажилладаг. Давхар AI буюу одоо энэ DLSS-ийн хөгжүүлэлтэнд бас давхар өөрсдөө оролцож явдгаараа тэрэнд нь одоо үнэн шингэж явж байгаа гэж ойлгож байна. AMD-гийн картнууд яагаад хямдхан байдаг вэ гэхээр нэгт зах зээлийн арай бага хувийг эзэлдэг. Тэгээд програмны хөгжүүлэлт болон нийт одоо архитектурын хөгжүүлэлтийн хувьд зардал арай бага учраас арай
бага үнээр адилхан хэмжээтэй силикон буюу одоо GPU-гийн зарах чадaltaй гэсэн үг. Ер нь бол нэг л шийдэл байгаа форматлах. Вирус өөрөө бүрэн устаагүй эсвэл бол дотоод систем рүү аль хэдийн орсон байх магадaltaй. Тэгэхээр ер нь бол вирустэй яаж харьцах вэ гэхээр антивирус нь урьдчилаад аль хэдийн сэргийлж явах ёстой талаас нь харьцах хэрэгтэй. Аль хэдийн malware юм уу янз янзын вирус суусан тохиолдолд болвол форматлснаас нааш вирусээс салах нь ер нь маш ховор. Thermal paste-ийн хувьд гэвэл бараг дагалж байгаа кулерний thermal paste хангалттай байдаг. Яг тэгэхээр тэр кулер нь өөрөө тодорхой ийм температур би ийм ваттны хэмжээг дулааныг шингээх чадaltaй кулер шүү гэдэг тал дээр үзэж за одоо энэ кулер дээр бид нар энэ thermal paste тавихад хангалттай гэд үйлдвэрлэгч нь давхар хийгээд өгдөг. Эсвэл бол аль хэдийн кулер дээр наацсан байдаг байхгүй. Тэгэхээр өөр paste солиод хэмээ бууруулах гэвэл эхлээд кулер сольж үзээд температур буурах уугүй гэдгээс хамаарна. Таны өөрөө чинь кулер дулаанаа дийлэхгүй байвал тэр илүү thermal paste тавьсан тавиагүй адилхан байх шүү дээ. Юу тоглохоос хамаарах хаа. AAA тогтмол тоглодог болвол PS нэрэ дээр байх болов. Нэгт тоглоомнууд нь хаяада арай эсд гардаг exclusive тоглоомнууд яхаа аргагүй байгаа. Яг уу компьютер дээр ч гэсэн өөрөө mouse keyboard ашигладаг учраас exclusive тоглоом байгаа л да. Гэхдээ нөгөө 3A чанар гэдэг бол арай өндөр зэрэглийн production, өндөр зэрэглийн график ашиглаж хийсэн гэдэг утгаараа PlayStation орой ирээд амрах үедээ суугаад хойшоогоо налаад диван дээр тоглоход арай тухтай байх болоо. Компьютер бол арай олон үйлдэлтэй. Тоглоом тоглохоос гадна мэдээж ажиллаа хийж болно, веб серф хийж болно. Кино бас давхар үзэх боломжтой. Мөн адил өөрийн гэсэн зөвхөн компьютер дээр гардаг тоглоомнууд гэж бас байгаа. Зүгээр жишээгээр дуртахад ихэнх e-sport тоглоомнууд зөвхөн компьютер дээр тоглож болдог. Дийлэх ажлыг мөн компьютер дээр хийн. Word Excel-гүй эсвэл бол хэрэглээний програмуудгүй бол компьютерийг төсөөлөх аргагүй. Юм учраас аль аль нь давуу талтай. Гэхдээ би бол өөрөө компьютер дээр ажиллаа хийдэг, мөн компьютер дээр тоглодог. Надаа нэгийг нөгөөдхөөс ялгах шаардлагагүй. Миний бүх юм all in one буюу нэг компьютер дээр бүх үйл ажиллагаа маань болж өрнөдгөө. Хамгийн амарх нь бол та үзүүлэлт болон үнийг хараарай. Үнийг та вебээс харчин. Харин үзүүлэлтүүдийг YouTube-оос юм уу өөр ямар нэг source-оос давхар харах боломжтой, харьцуулах боломжтой. Та дэлгэрэнгүй хариулт хүсчихвэл бид нэр аль хэдийн тэрний талаар видео хийсэн байгаа та үзээрэй. RAM-ны хурдны төрөл өөрөө хоёр янз. Нэг нь стандарт буюу JEDEC гэсэн стандарттай RAM байгаа. Нөгөөх нь болохоор overclock гэж явдаг. Overclock нь өөрөө XMP Expo гэдэг. Intel дээр XMP, AMD дээр Expo. Яг DDR5 RAM-ны хувьд гэвэл 6000-тай RAM-нууд бол хангалттай байдаг. Гэхдээ Intel нь арай өндөр хурдны RAM авах чадaltaй. Энэ юунаас болж ийн гэхээр RAM-ны хурд маань өөрөө давхар CPU болон их хавтангаас хамаарж байгаа. Тэгэхээр та жишээлбэл
48 ГБ та 6000 Гц-тэй RAM-наас 4-ийг тавихад 6000-аар ажиллахгүй аль болох боломжийн JTAG стандарт руу дөхөж ажиллана гэсэн үг. Та хоёрхан жишээлбэл RAM-та болвол XMP хурдыг бол асаахад бол асуудал гарахгүй. Шингэн кулер, агаарын кулер хоёрын хооронд нэг том ялгаа бий. Тэр нь болохоор эвдрэх эдэнгийн тоо. Агаарын кулер дээр зөвхөн сенс эвдэж магадгүй. Харин шингэн кулер дээр сенснээс гадна памп болон уурс маань өөрөө асгарах боломжтой гэж үздэг. Гэхдээ шингэн кулерүүд бол сүүлийн үед ирж байгаа нь дандаа 1-5 жилийн баталгаатай. Мөн сүүлийн үеийн памп ашиглаж байгаа, эвдэрдэггүй памп ашигладаг нэг тийм давуу талтай. Мэдээж сенснүүд аль алин дээр эвдэрх магадaltaй. Гэхдээ аль алин дээр солих боломжтойгоор нэг давуу талтай. Ингээд компьютер өгсөж туслаа. CPU нь Ryzen 7 9700X, карт нь MSI Ventus RTX 5070-ийн загвар, кейс нь Fantex-ийн XT-M3 гэдэг загвар, өөр дээрээ 6 CS багтаадаг боловч өөрөө компакт талын METX board орох боломжтой. Мөн тэгэхээр боордоо бид нэр MSI-ийн B650M A серийн боордон дээр нь 1 TB SSD болон 16-аар 2 ширхэг 6000 МHz ресурстай S-ээр RAM тавьсан байгаа. Энэхүү Ryzen 7 9700X RTX 5070-тай Comic CS2 дээр 4-3 тестлэхэд бараг цагаар 600-аас 620 FPS гаргаж байсан. Харин CPU-г нь 9600X болгоод картын хിവэрэ RTX 5070-аар үлдээхэд бараг цагаар 520-аас 540 FPS гаргаж байсан. Тантай зөв хайтек хийгдсэн байлаа. Баярлалаа.